За өдрийн мэнд тэгээд ярих чадвар гэдэг зүйлэнд ярих гэдэг. Ярих чадвар гэдэг зүйл харин хэрэгцээтэй байгаад байгаа байхгүй юу? 13 дугаар зуунд байсан бол харин морь унд сурах хэрэгцээ байгаа. Нуун сум харуул сурах хэрэгцээ байгаа. Хааж явж исэн нэг 10 кг хуйг зүгээд тэрнтэйг явчих чадвартай. Тэгээ тийм байх юм бол за эсвэл ирсэн сумаас болтчихдээ нэг хүнтэй барилдахад нэг унахчдаг те. Тийм байх юм бол бас хэрэгтэйтэй байсан баг. Одоо болохоор тэр чадварууд нэг шаардлага болсон. Одоо бид нарт яг юу шаардлагатай юм бэ гэхээр нэг алаа нэг зүйлийг ойлгох чадвар хэрэгцээ. Ер нь оюун ухааны чадвар аюул их шаарддаг тийм нийгэмд бид нар амьдарч байна. Тэгэхээр оюун ухааны чадвар сайн байхын тулд нөгөө хоёр нь сайн байх хэрэгтэй. Тэгээ би та нарт өмнөх дүрслэлүүдээр хэлжсэн шүү дээ. Оюун ухаан сайн байлгын гингууд хүмүүс бие махбодоо орхичдаг байхгүй юу? Тэгээд бидний боддог ухаантай гэдэг хүн ямар хүн байд юм бэ? Тэгээд хүмүүс болохоор турхаа тэгээ энэ одоо над шиг юм цаанд шүү дээ. Тийм хүнийг бид нар ухаантай хүн гэж боддог. Гэхдээ яг одоогийн төгөлтөр бол тэр хүн ухаантай хүн биш ээ. Тэгээд дээрэс нь ухаантай гэдэг тодтол солигддог, царайлаг гэдэг тодтолтой адилхан. Тэр яг одоогийн ухаантай гэдэг тодтол дээр болохоор бид нар дипломтой хүнийг ч юм уу, за эсвэл харин олон ном үздэг ч юм уу хэлдэг байсан бол одоо болохоор цогц байдлыг хэлдэг болсон байхгүй юу? Тэгэхээр энэ болохоор би гаргаж иж байгаа шүү. Дэлхий дээр угаасаа тийм байгаа. Оюун ухаан хөгжилтэй байхын тулд зүрх сэтгэл болон бие махбод давхар хөгжсөн байх хэрэгтэй шаардлагатай. Яг тэгэхээр ингээд зөвхөн оюун ухаан талдаа амжилттай мөртлөө буруу хандлагатай байх юм бол эсвэл тул дорой байх юм бол оюун ухаан чинь тэгж сайн хөгждөг. Яг гэвэл тарих гэдэг зүйл чинь чиний бие дотор шүү дээ. Дээрээс нь тижээлэн хаанаас авж байгаа юм бэ гэхээр чиний бие махбодоос авж байгаа. Бэлгийн нэрвтэй нуруугаар дамжуулж чинь тарих руу энергийн тижээлэн ирж идэг. Тэгэхээр энэ бие махбодын хувьд чадал байхгүй хүн оюун ухааны бас яг нэг өндөр чадалтай байна гэвэл хэцүү. Яг мэдээж тодорхой хэмжээнд бие махбодын сул дорой мөртлөө олон жил ном уншсантай нэг тийм мундаг доктор профессор ч юм уу хүмүүс байдаг. Гэхдээ ер нь яваандаа яг тэр хүн ухаантай байлаа ч гэсэн тэр хүний хөгжлийнхэн тэр өөрийнхөө оюун ухаан гэдэг зүйл нь тэр хүнд нэг хэрэгцээ болж ирэхгүй байхгүй юу? Тодорхой хэмжээний нэг аль нэг салбар дээр жоохон амжилт үзүүлж байгаа ч гэсэн яг амьдрал нь амжилтгүй болчих магадгүй. Тийм болохоор муу үер хүн болчих магадгүй. Эсвэл хитрхи сул дорой байдлаасаа болоод ямиг бодитод өгөхөө болчих магадгүй. Амьдралыг бодиттой харахаа болчих магадгүй. Номын цагаан солио гэх мэтчлэн оюун ухааны эмгэгийн тухай зөндөө эмгэгүүд бид нар дээр илэрдэг штэ. Одоо бас энэгээ дамжуулаад. Тэгэхээр тэр илэрлэлүүдийг оюун ухааны муу талуудын илрүүлэхгүй тулд маш сайн анханасаа зөв төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байхгүй юу? Ингээд цогцоор нь авч явах хэрэгтэй. Тэгээ урт насурдаг сүмийн зүгээс ч гэсэн яг судруу уншдаг, маш баян мөнгө цэвэрхтэй мундаг хүмүүс байдаг ч гэсэн оюун ухааныг хөгжүүлэхээс гадна бие махбодыг хөгжүүлэх гэдэг байгаа шүү дээ. Энэ дасгал гэдэг зүйл чинь уурах гээд байгаа тийм үү? Тэгэхээр яагаад гэж байгаа юм бэ гэхээр угаасаа эн чинь савн дотроосоо мэдлэг нь гарч иж байгаа саваа сайн болгочвол доторгон ч гэсэн сайн байна. Хичнээн цэвэр ариун байлаа гэсэн бие махбод нь бохирдолтой бүдүүн хэцүү байх юм бол удаан байх юм бол тижээлэн дутагдаад ирнэ. Тэгэхээр яг юм цогцоор нь хөгжүүлэх шаардлага байгаа. Сайхан сэтгэлтэй мөртлөө сул дорой биш, оюун ухаантай хүчтэй, бие махбодтой хүчтэй ийм хүн байх шаардлагатай. Бие махбод бол энэ дэлхийн хамгийн гайхалтай сав. Тийм сав ер нь өөр олдохгүй хаа. Хичнээн алтан сав, хичнээн мундаг сэт байлаа ч гэсэн хүнийг амьд ойлгож байгаа, хүнийг сүнсийг чинь барь тогтоож байгаа. Ингээд хомж барьдаад өөр дөрөө байлгаад нь штэ. Тэгээ эсвэл нойрс хүйд чинь түр зур ингээ мөнгө уцаар явуулчаад буцаагаад ингээ тижээл нь авчиргууд буцааж дуудаж бидчээ авчирдаг юм тийм үү? Энэ бол гайхалтай сав. Ийм гайхалтай сав, энэ гайхалтай кодо яг давхар ашиглангаа хажуугаар нь тэр өвдөл болох оюун ухааныг хөгжүүлж болно. Харин гэхдээ ухаантай гэдэг тооцох тэр хэлбэр нь өөрчлөгдсөн учраас бид нар одоо яг ямар хүний ухаантай гэх юм бэ гэхээр бүх төрөлтөө хөгжиж чаддаг. Дээрээс нь саваа арчилж чаддаг. Энийг бас үн цэнтэй болгож чаддаг. Гэхдээ хоосон хэдэнд ч хэрэггүй, хизээ чирэг болохгүй, цаг хугацаа явах хэрээр тэр нь хэрэгцээгүй болдог тийм хогийн мэдлгүүдийг биш. Харин яг үн цэнтэй тийм мэдлгүүдийг өөртөө байлгаж чаддаг. Тэр мэдлгүүдээрээ дамжуулаад бүтээж чаддаг, амьдралыг хэлбэрчилж чаддаг, зовлон шийдэж чаддаг байх юм бол одоогийн нийгэмд хүн хангалттай баян амьдрах боломжтой. Энэ болохоор та нарыг бүх төрөлтөө хөгжилтэй байгаасай, бүх төрөлтөө цогцоор нь хөгжөөсэй гэж хүсэж байна. Хаалт төсөөлөл баярлалаа.